Сайн байцгаана уу? Би та бүхэндээ өнөөдөр цахилгаан автомашинаа хэрхэн сэргээх төрчин хүчээр цэнгэлж байгаагаа харуулъя. Манай компанийн хувьд бол нар батрах хослсон ухаалаг сэргээх төрчин хүчийг бол суурилсан байгаа. Энэ дээр бол бид нар бол цогц шийдлийг нь бол танилцуулахаар ингээд байршуулсан байгаа. Энэ систем нь бол гадна орчинд ажиллах боломжтой хасах 49-60 градустай ажилладаг тийм систем байгаа. Энэхүү системийг бол бид нар цахилгаан автомашиндаа хэрэглэхээс гадна өөрсдийнхөө офисын хэрэглээг бол бүрэн дааж ажиллаж байгаа. За бид та бүхэндээ хэрхэн цахилгаан автомашинаа цэнгэлж байгаагаа энд харуулъя. За цахилгаан автомашин цэнэглэгч маань 25 кВт-ийн хүчин чадалтайгаар 1 цагийн дотор цэнэглэх боломжтой. Тэгэхээр холбогчоо бол өөрсдийнхөө тогтмол гүйдлийн цэнэглэгч хэсэгтэй болох холбоод тэгээд ингээ холбосныхаа дараа бол бид нар гар утсан дээрээсээ эхлүүлэгт авчиад ордог. Эхлүүлснийхаа дараа бид нар энэ систем дээрээ хэрхэн яаж цэнгэлж байгаагаа бол байнгын хянаад шалгаад явж иж болно. Ашиглахад бол маш энгийн байдаг. Миний машин 100% цахилгаан машин 86 кВт-ийн хүчин чадалтай. 86 кВт-ыг бол 4 цагийн дотор бол бүрэн цэнэглэж чадж байгаа. Тэгэхээр би өглөө ирээд үдийн цаг гэхэд бол машин маань бүрэн цэнэглэгддэг. Тэгээд цахилгаан машин ер нь та бүхэнд одоо юугаараа даваа талтай юм бэ гэж бодогдож байгаа бах. Мэдээ цахилгаан машин маань мөнгөнд болон одоо байгаль орчинд маш ээлтэй байгаа. Учир нь гэвэл одоо би өмнө нь хайбрид машин хэрэглэж байхдаа ёлоо өнөختөө 100 мянган төгрөгөөр бензин авдаг байсан бол одоо би сэргээх төрчин хүчээр цэнгэлж эхлснээс хойш үнэгүй цэнгэлж байгаамаа. Цаашдаа бол ингээд олон офис болон байгууллагууд өөрсдийнхөө гадна орчиндөө машин цэнэглэгчтэй энэ нар батрах хослсон системийг байршуулад өөрсдийнхөө цахилгаан эрчим хүчээ сэргээх төрчин хүчээс хангах болон машинуудаа цэнэглэх боломжийг одоо ажилтаа хангана гэж найдаж байна. Мэдээж ногоо ирээдүг сэргээх төрчин хүчээс бий болгоно. Тийм учраас та бүхэндээ ол Sig Energy брэндийг зөвлөж байна. Сэргээх төрчин хүчийг Sig Energy-гээс баярлалаа.